Сайн байцгаана уу? Та бүхэндээ 1 жилийн мэндийг хүргье. Ингээд 1 жил болчлоо. Ямар хүрдээ юм бэ? Харин тийм ээ. Манай Wheel of Fortune podcast-ийн 1 жилийн буюу 1 настай боллоо. 1 нас хүрлээ. 2024 оны 1 сарын 11-нд бид хоёр хамгийн анхны эпизод нэгээ цацж исэн байна. Одоо ингээд тусгай question and answer гэсэн тусгай дугаараараа та бүхэнд уулзж байна. Тэгэхээр бид хоёр болохоор зэрэг яг NGL-ээр асуултуудаа авсан байгаа. Тэгээд нийт ерөөдөө 30 асуулт ирсэн. Тэгээд тэр 30 асуултандаа 30-ууланд нь өнөөдөр хариулнаа. За. Гэт байж байна. За тэгээд хамгийн эхний асуулт нь болохоор зэрэг сайн уу? Төрсөн цагаа сайн мэдэхгүй хүн яаж rising sign-аа мэдэх вэ гэсэн асуулт байна. За. За тэгээд төрсөн цагаа мэдэхгүй бол ерөөдөө rising sign-аа олоход маш хэцүү угаасаа. Тэгээд яг миний мэдхээр зарим хүмүүс болохоор зэрэг яг аав ээжээсээ ерөөдөө асуугаад тэгээ яг ерөхий цагаа гаргачаад тэгээ яг тухайн ерөхий цагаасаа ингээд хөөж олдог юм байлээ. Яг надаа илүү аль нь илүү таарч ийн гэдгээрээ тэгэхээр яг тэгжил баг олох байхдаа тэрнээс бас яг өөрөөр яг олох боломж ерөөдөө бол баг байхгүй. Тэгээд сүүлд Instagram-ийнхаа чатыг уншижсэн чинь зарим хүмүүс болохоор танаа ингээ райсингуудыг ингээд эпизодыг ингээ сонссон чинь яг энэ надтай амар таарад байна. Part 2-ыг ингээ сонссон чинь амар таарлаа. Би барыг ийм райс юм шиг байна гэд зарим хүмүүс битсэн байсан. Тэгэхээр нэг боломж нөх юм бол таарж байгаа одоо амьдралын салбарт таарж байгаа тийм зүйлээ олж сонсох нь чухал гэсэн. Тэгээд тэрүүгээрээ ерөнхийдөө яг нарийн минутаа олж чадахгүй ч гэсэн райсинг олчихно гэдэг чинь бас учиртай шүү дээ. Тийм тэгих байх гэж бодож байна. Тэгэхээр идэвхтэл гой хайлт хийгээл олох байхаа л гэж бодож. Амжилт. За дараагийн асуулт болохоор астрологийг судлахад юу их нөлөөлөв? Өөрийн тэнгэрийн зурлагаасаа энэ асуулттай холбоотой байрлалын талаар мэдээлэл өгж болох уу гэсэн бэ. За юу нөлөөлсөн бэ? За тэгээд астролог судлахад ерөөдөө угаасаа багаасаа дуртай байсан. Манай одоо ээж бид хоёулаа жоохон астролог буюу зурхаа сонирхдаг. Тэгээд ийм ч болохоор яг астролог судлахад маш их одоо нөлөөсөн. Яг одоо угаасаа хувь хүний сонирхол гэх юм уу. Тэгээд бас манай одоо Номонго гэд бас манай найз байгаа. Манай найз болохоор зэрэг яг анх birth chart гэдэг зүйлийг надад хэлж өгсөн хүн байгаа. Тэгээд би болохоор зэрэг яг анх астрологийг зүгээр л яг 12 ордоор нь яг анх боддог байсан бол яг Номонгогийн тусламжтайгаар birth chart-ыг олж мэдээд тэгээд цаашаа яг өөрөө ер нь судалсан байгаа. Тэгээд яг өөрийн тэнгэрийн одоо зурлагаас энэ асуулттай холбоотой байрлалын талаар мэдээлэл өгч болох уу гэдэг нь болохоор зэрэг яг за астрологийг ер нь бол Uranus буюу яг тэнгэрийн ван гэдэг гариг удирддаг. Тэгээд тэнгэрийн ван гариг нь болохоор зэрэг хувийн гаригуудтай чинь холбоо үүсгэж юм бол бас нэлээх астролог судлахад нэлээх юу болдог одоо сонирхолтой болчдөг тухайн хүн. Тэгээ мөн басгүй одоо 8 дугаар гэрийн байрлалууд бас байдаг. 12 дугаар гэрийн байрлалууд бас байдаг. Загсны орд. Тийм. Тэгээд бас 9 дугаар гэрийн байрлал бас байдаг. Их мэдчлэн бас тэгээд бас нэг Aquarius буюу хумхын ордны бас байрлал гэх мэтчлэн байдаг. Яг энэ бүх байрлалууд бүгдээрээ яг надад байдаг гэсэн үг бол биш. Зөвхөн л яг тиймэрхүү одоо яг өөрийн тэнгэрийн зурлаг гэхээсээ илүү одоо birth chart-ыг зурлагын талаас л сая би хариулчлаа. Тэгэхээр тиймэрхүү ерөөд бол зурлагууд маш их байдаг шүү. Яг дан ганцхан чамд өөр төр жишээ авчих юм байна уу? Яг над дээр яг ингэж жишээ авъя гэх юм бол миний тэнгэрийн ван болон бод гэд 2 гариг трайн буюу гурвалжаа холбоос үүсгэсэн байдаг. Тэгээд тэрхүү гурвалжаа холбоос нь болохоор зэрэг ерөөдөө астролог судлахад маш их ингээд юутай сонирхолтой болгодог гэж би уншиж ирсэн. Тэгээд тэр нь ч гэсэн ерөөдөө бол нэлээд хүн. Миний бас яг адилхан байдаг. Би тэр яг тэр нь хоёлаа тийм яг тийм холбоос үүссэн байдаг болохоор юм байна. Амар сонирхолтой бид тэр амар сонирхол байдаг. За 2007 оны 6 сарын 17-нд 19 цаг 52 минутанд төрсэн хүүгийн ямрыг асууя. Зүрх гэдгийгсэн байна. За харъя. Birth chart руу орлоод үзэхэд номын ордны мандалттай хүн байна. За нар нь болохоор зэрэг угаасаа ихэр, сар нь болохоор зэрэг Cancer. Мэлхий байна. За энэ хүн
болохоор зэрэг яг ерөөхдөө нэлээх нөгөө нэг өөдрөг үзэлтэй. Өөдрөг үзэлтэй. Гэхдээ яг сэтгэл хөдлөл маш ихтэй ч гэсэн яг тухайн сэтгэл хөдлөлөө маш их ингэж нуудаг төрлийн хүн байна. Тэгэд бас яг хүнийг одоо хайрлах тий. Тэгж одоо хайрлаж байгаагаа маш их нуудаг гэх юм уу? Нууцаар хайрладаг гэх юм. Одоо ингэж одоо энэ хүн маань хүнд хайртай ч гэсэн тэрийгээ ингэж нуугаад гэхдээ яг ингээ үйлдэлээр бас ингээ харуулдаг ч юм уу тий. 2007 онд ч одоо хэдэн настай хөхтэй. Одоо 18 хүрэх жаа. Өсвөр наснд дээр явж байгаа хөхтэй шүү дээ тий. Тийм. За тэгэхээр өсвөр наснд зориулсан жижигэн зөвлөгөөлөх юм байна. Энэ хөхтэй л ерөнхийдөө жоохон бусдад амархан танигдж магадгүй юм уу? Гэхдээ ер нь бол нэлээд хүрхэн азтай хөхтэй байна. Тэрийг бол хэлж чадна. Тэгээд бас карьерийн тал дээр бас нэлээд азтай. Тэгэхээр яг өөрийнхөө хүссэн карьераа үнэхээр ингээ бодоод олцсон болвол тэргээрээ ер нь шууд чулуухаа яваарай гэж юм бол зөвлөе. Ерөнхийдөө хүмүүстэй харилцдаг карьер зүгээр юм да. Өөрөө Gemini ч юм бэ. Тэ? Тий, одоо жишээлбэл бас гадаад хэлээр ч гэсэн юм бол бас их явж болно гадаад. Карьер нь бол нэлээд сайн явах юм байна да. Тийм байна. Ер нь бол амжилт хүсье. Амжилт хүсье. За тэгээд дөрөвдүгээр асуулт. За астрологийн тухай судлахад туслах ном санал болгооч ер нь их сурвалжаа хаанаас уншиж мэддэг вэ гэсэн асуулт ирсэн байна. За битүүрийн хувьд хэм бол ерөөхдөө 70-80% нь ерөөхдөө интернетээс авдаг. Угаасаа одоо монгол хэл дээр тийм их астрологийн ном угаасаа хангалттай байхгүй. Тэлж бид нар ч одоо тий интернетийн гайхалтай ертөнцтэй юм чинь интернетээс авахаас өөр одоо боломж авахгүй шүү дээ. Тийм байна. Тийм тэгээд Америкийн болохоор зэрэг яг нэг астрологоор ингээ мэрэгшсэн доктор эсвэл яг бас энтгийн бас нэг мэрэгшсэн хүмүүс бас байдаг аахгүй. Тэр хүмүүсийн сайтуудаар бас ер нь бол зочлоход нэлээ ихтэй жүдэж хөрхөн мэдээлэл авчдээ. Дэжгүй байдаг юм. Тэгээд одоо манай Астросик маань байна гэдэг. Тийм Астросик маань ер нь бол Астросико яг нэг тухайн хүний birth chart дээрээ илүү нөгөө анализ хийхэд амар их ингээд тусалдаг юм шиг надад санагддаг. Яг унших биш, яг анализ хийхэд амар их тусалдаг. Яг ингээд dominant moment-ын ерөөхдөө шууд ингээд гаргаад өчтдөг тэнгүүдээ ингээд wedding chart тэ эсвэл яг нөгөө нэг лотууд ч юм уу тийм ямар янз бүрийн нөгөө нэг юм калькулят хийж гаргахтай аюу сайн тий. Тий аюу сайн. Калькулят хийхэд ерөөдөө амар их сайн байдаг. Тэгээс нөгөө битсэн байгаа яг холбоосуудын тайлбар энэ дэндсэн амар accurate нөгөө яг гоё ингээд гол юм ануулаад бичсэн байж. Тэгэхээр ойлгох чухал. Амар жоохон өгүүлбэр байгаа мөртлөө яг ингээд өгүүлбэр болгоор ингээд задлаад уншихад амар их ойлголт багтаасан байдаг. За тэгээд дээрэс нь the cafe astrology маань байна. Cafe astrology амар хөөрхөн. Бас аяг хөөрхөн. Би яг анх судалж байхдаа cafe astrology-гоор яг илүү ингээд юм гэж уншдаг байсан. За тэгээд ном хэм бол яг нэг манайд бас нэг дээр үед баг 2000-ад онд ээж мэж ингээд аваад сонирхоод тавьсан байсан нэг тийм Монгол айгу тийм номнууд байдаг байсан юм аа. Яг ингээд орд морд ингээд амар их дэлгэрэнгүй юм ингээд битцсэн байдаг. Тийм нэг одоо баг олдохгүй хаа. Гэхдээ тийм номнууд байна. Тэгээд бас нөгөө нэг цэнхэр ном байдаг штэ. Нэг ордны номнууд. Тийм 12 орд тус бүрдээдэг. Жижиг. Тэр ном бас айгу нэлийн тус үргэлдэг. Тэндээс ер нь гариг болон одоо fixed stars-ийн талаар хүртэл идэв штэ. Тэрний талаар бас судлах боломжтой. Би яг жоохон бахтаа яг аваад уншиж исэн болохоор яг нөгөө нэг гаригуудын болон тий одоо тэгээд юмнуудын мэдээллийг ерөөдөө тэрнээс бас ер нь аваад ийм бид юм уу гэсэн нэг тиймэрхүү ойлголт бас авч исэн. Тэгээд сүүлд болохоор бит хоёр дэлгүүр хийсч явж байгаад яг астрологийн нэг ном олсон зэрэг. Тэр нөгөө нэг DK гэдэг амар алтартай хэвлэлийн ном байдаг шүү дээ. Амар сониоч ингээд дандаа тийм юм хэвлдэг. Астрологийн тийм DK ном олсон зэрэг амар зузаан. Тэгээд тэрийг ерөнхийдөө амар уншиж эхэлж байгаа. Тэрэн дээр бол ингээд амар basic мэдээллүүд аюу ихтэйсэн. Тэгтээс ингээд мэдхгүй юмнууд ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд бол амар их байсан. Гэтэ амар их сурвалж бол амар их байгаа. Хаанаас ч бол хаанаас мэдээлэл авч болно. Тэгээ хамгийн гол нь дэрийгээ яг тухайн хүн маань анализ хийгээд дотроо ингэж амар их бодоод тэгээд бас тухайн одоо уншсан зүйл болгоо яг үнэн байна гэсэн үг бол биш шүү дээ тий. Тэгэхээр яг хамгийн гол нь яг өөргөө нэг туршлага болон бус хүмүүстэй харьцуулаад яг энэ хүү зүйл нь яг үнэн байна уу үнэн биш үү гэдэг нь бас ингэж бодолцох хэрэгтэй. Хамгийн гол нөгөө нэг
Тэ ойр дотны хүмүүсээс гой судлаад ийм ортон ийм байд юм шүү дээ. Ийм барилтан ийм байд юм шүү дээ. Аюулсаа судалж иж тэр одоо онлыг практик болгоно гэдэг шиг те. Ерөнхийдөө тиймэрл юм л болж гэсэн. За тэгэхээр юм байна. За 5 дахь асуулт. За 5 дугаар асуулт астрологт ямар шалтгаанаар дуртай болсон бэ гэдэг чинь. За ямар шалтгаан бэ? Миний хувьд гэх юм бол амар шинэ ертөнц байсан. Би өөрийнхөө тухай амар их мэдхийг хүссэн. Би яг ямар хүн юм бол би яг юун дээр азтай юм бол гэл ингээл яг ингээд миний тухай нэг юм битцсэн юм байгаад байгаа байхгүй ингээд бүхлэтэн зурлага байхгүй юу. Тэгээд би ингээд хангалттай тэр үед ингээд өөрийгөө сайн мэдгүй байсан болохоор илүү өөрийнхөө таньж мэдгээр сайн мэдхийг хүссэн. Дээрэс нь бусад хүмүүст ингээд амар тэрийг ингээд мэдүүлэхийг ч юм уу тий. Бусад хүмүүс бас яад юм бэ? Тэрийг ингээд амар судлах хүссэн. Тэгэл нэг мэдгэд л амьдралын одоо нэг хэсэг болцсон. Тий. Болцсон байсан да. За чиний хувьд. За миний хувьд гэх юм бол астрологт угаасаа сонирхолтой байсан л да. Гэхдээ яг яагаад бүр үнэхээр их судлах болсон бэ гэхлээр нэгдүгээр миний хувьд дайггүй үнэн байсан. Айгуу дайггүй хөрхөн үнэн юмнууд амар хэлдэг байсан. Яг ингээд бас хүмүүст хэлэхгүй дотроо зөвхөн боддог байсан зүйлсүүдийг бичсэн байсан болохоор ингээд амар сонирхолтой гэх юм уу яг ингээд яаж ингэж мэдээд яг ингэж үү гэсэн их тиймэрхүү өнцгөөс харж исэн. Хоёрдугаарт гэх юм бол астрологиг би ерөөхдөө зүгээр л нэг зурхай худлаа нэг тийм хийсвэр ойлголт гэсэн өнцгөөс нь би хардаггүй бас философи гэсэн өнцгөөс нь бас хардаг. Астрологийн цаана нэлээх том философи ер нь бол явж идэг. Яг ингээд өгж байгаа зөвлөгөө нь байрлаж байгаа байрлууд нь тий одоо жишээлбэл хилэнцгийн орд номын ордны өмнө байгаа ч гэсэн ерөөдөө маш том учиртай амар зүү тогтолцоо тий зүү тогтолцоотой яг ингээд ямар зүйл нь ямар юмны урд ороод яг яагаад тэгж байгаа тэрний дараа яг юу болж байгаа гэх мэтчлэн ингээд зүйлсүүд нь ингээд уншихад амар гоё. Тэгэхэд ингээд философи бас амар философи. Тийм болохоор бас ингээд астрологт ер нь бол амар их дурладаг болсон гэх юм уу. Зүгээр л ингээд бас амьдралыг ингээд харах шинэ үнцгийг ер нь бол амар их өгдөг. Тийм яг үнэ. Одоо ингээд өөрийгөө бас ингээд амар таних боломжтой. Би одоо жишээл миний сэтгэлд амар хэцүү санагдал. Би яагаад ингээд юмнаас болоод ингээд байгаа юм бол би яагаад сонин зан гаргаад байгаа юм бол гэдгийг би ингээд ойлгохыг хүслээ гэхэд яагаад гэдэг зүйл нь астрологт ингээд баг байгаа байхгүй юу? Гол нь энийг ингээд судлаад одоо нэг талын ингээд хүнд ингээд идэгрэх нэг одоо юмыг харуулад байна шүү дээ. Чи ингэж идгэрч болно гэдгийг чинь астролог ингээд харуулад байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн бол тэрийг ингээд ашиглах амьдрах ёстой л гэж би бодож байна. Тий яг уу нөх амар нэг шууд ингээд бүр 100% бүр ингээл обсесс болох тий бүр ингээл астролог бол үнэхээр чухал yes гэл амар тэгээд яваад байхад бат бас бит хоёр нэг амар хүсдэггүй зүгээр л яг тий ер нь бол өдөр тутамдаа яг уу дэжгүй ингээд уншаад ах юм ин аваад тэгж явах. Хаягнаа яа тий бүх амьдралаа бол астрологоор шийднэ гэж байхгүй шүү дээ. Одоо яг энийг ингэжүүл тэгвэл яах вэ гэл тий. Гэхдээ ер нь бол уншихад маш сонирхолтой маш ер нь бас гоё үлдэг аа. Тий нилээ одоо нэг мэдлэг бас тэлдэг. Тийм. Тэг астролог бол зүгээр л энгийн нэг юм балаа юм биш гэдгийг мэдчихэж байгаа юм. Харин тэрийг ер нь бол бүтэн ухагцхан философи амьдралын ухаан мэдлэг мэдээлэл юу яд энэ өөрийгөө танах хэрэгсэл юм уу. За тэгж бит хоёр хариулъя. За 6 дугаар асуулт. Хай хоёроо би хилэнцгийн мандалттай нар сар жинлүүр. Бусад гаргууд ихэнх нь хилэнцдэр байдаг. Над чиг хүмүүс ямар байдаг болоо мэддэг зүйлсээр хуваалцаарай баярлаа гэсэн байна. Ойлголоо. Хилэнцгийн мандалтай гэхлээр нар сарын жинлүүр гэхээр нар сар нь 12 дугаар байшин дээр байдаг гэсэн үг. За тэгээд бусад ихэнх гаргууд нь хилэнцдэр байдаг гэхлээр нэгдүгээр гар одоо байшин дээр байдаг байх магадлал өндөртэй гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн маань ерөөхдөө нэлээх introvert хүн байна. Нэгдүгээр ягаад гэвэл нар сар нь хоёулаа 12 дээр байдаг. Тэгээд бас хилэнцсэн мандалттай болохоор нэг амар тэгэж гадагшаа жисэн төрлийн хүн бол биш байна. Яг уу нар сар хоёулаа жинлүүр дээр байгаа жинлүүр гэдэг чинь амар гадагшаа чиглэсэн
одоо орд ч гэсэн 12 дээр байна гэхээр чинь ерөөдөө нэлээд татгшаага болоод эхэлчихэж байгаа юм байна л да. Тэгээд яг хилэнц дээр ер нь бусад ихэнх гаргууд байдаг гэхлээр тухайн хүмүүс маань нэлээх удаа ингээд өөрчлөлтийн дунд ер нь бол явдаг. Яг уу ганц асцендент хилэнц дээр буюу манталтын хилэнц дээр байхлаар нэлээх өөрчлөлт угаасаа явдсан шүү дээ. Тэгэхээр энэ нь бол олон гаргууд хилэнц дээр байхлаар тухайн хүмүүс нэлээх өөрчлөлтийн амьдрал төр чигээрээ ерөнхийдөө хувьсан өөрчлөгдөөл яваад гэсэн үг. Ер нь хувьсан өөрчлөгдөж явна гэсэн үг. Тэгээд тэр хэмжээгээрээ та амьдралаас амар их юм ойлгож авах хэрэгтэй, амар их юм туулах хэрэгтэй болж магадгүй. Тэгэхээр хилэнцсийн ордтой хүмүүс л хамгийн гол чухал нь ерөнхийдөө яг дотоод өөрийгөө ойлгоход чухал гэдэг. Ойлгох. Тийм. Тэгэхээр яг жинлүүрийн ордоо ашиглаад ч юм уу тий. Бустай ингээд байд үзнэрээ ч юм уу. Яг тэр чин чанараа олж илрүүлээд тийх боломжтой. Тий. Өөрийгөө илүү гүн гүнзгий таньж мэдэх гэх юм уу. Тэгэх ер нь бол чухал шүү гэж ер нь хэлье. Тэгээ хилэн цэмжин мэдээж амар нууцлаг. Хариуцантай хүн байж магадгүй. Жохон хартай байж магадгүй. Хартай байж магадгүй. Яг Венус нь хилэнцээр байж магадгүй л юм. За 7 дугаар асуулт руу орцгоё. Мэддэг зүйлсээ жоохон ч гэсэн хуваалцлаа. Тэгээд баярлаа. За сайн уу? Би номын орд юм аа. Гэхдээ маш introvert. Яг нь мэдлэгт амар дуртай л да. Гэхдээ материал орд надад яг таарад байдаг. Ээж төрөх хугацаанаас арай өмнө төрсөн гэсэн энэ холбоотой болов гэж асууж байна. За номын орд гэхдээ introvert гэхлээр угаасаа тухайн хүний маань мандалт нь яг хаана байгаа вэ гэдгээс бас нэгдүгээр шалтгаална. За тэгээд төрөх хугацаанаас арай өмнө төрсөн гэдэг бол ер нь бол нэг тэгж шалтгаалахгүй ер нь бол холбоогүй нөлөөлөхгүй ер нь бол яг хүн энэ дэлхий дээр төрөх ёстой цаг дээр л төрсөн гэж ер нь астрологи үздэг. Яг тухайн хүн маань одоо бидний хувьд ингээд төрсний хүсэгт байгаа шүү дээ. Тэгээд төрсний хүсэгт маань одоо ингээд туулах ёстой зүйл, мэдэх ёстой хичээл, сурах ёстой хичээл гэх тээ, сурах ёстой зүйл гэх мэтлээ ингээд амар олон зүйл ингээд гаргаад ирдэг. Тэнгүүд тэр нь болохоор зэрэг бид нар угаасаа л энийг мэдээ, энийг сурыг гэж хүссэн болохоор одоо сөүл гэх юм уу, сүмсний зориг гэх юм. Тийм болохоор ерөөхдөө бол Брюшчерт гэдэг зүйл чинь тийм байдаг. Тэгээд тийм болохоор ер нь бол энтэй бол холбоогүй. Яг өөрөө бол угаасаа тэртээ дөрөвгөө яг хүсэж ер нь бол төрсэн байна гэсэн үг. Ер нь бол. Гэтэ яг номын ордны нартай ч гэсэн бусад гаригууд чинь материйн орд байх боломжтой. Тэрнээс шалтгаалаад материйн орд юм шиг санагдаад иж магадгүй. Эсвэл таны гаригууд чинь материйн ордтой холбоотой амар тийм гэр дээр байдаг ч юм уу те. Тэрнээс шалтгаалаад материйн мандалттай ч юм уу те. Тэнгүүд номын ордны одоо нар чинь 12 дээр нь байгаа учраас тэгээ шууд introvert болгож штэ. Ерөөдөө бараг тийм байх боломж бас өндөртэй. Гэх юм уу. Тэгэхээр яг уу юмэг бас энэ талаас нь бодолцож үзэрэй гэж хэлье. Номын орд хэрэл заавал экстраверт байхсгүй шүү. Тийм амар интроверт номын ордч байж болно. Энэ бол зүгээр баригдшгүй хууль гэдэг болохоор. За баярлаа. За дараагийн асуулт нэлээд урт байна. Сайн хоёроо та хоёрыг Монголдо байдаг астрологийн талаар чанартай мэдээлэл хүргэдэг хүмүүсийн нэг гэж боддог шүү хээхээ гинэ. За баярлаа. Тэ бүрээр иччлээ. За тэгтээ тэгж бодож байгаад маш баярлаа. За өөрийн бүр чартыг унших зөвлөгөө тайлбар хийсэн дугаар хийж болох уу? Би болохоор астрологийн талаар судалдаг сонирхолтой нэгэн. Та хоёроос маш олон зүйл, олон мэдээлэл шинээр мэдэж авч байгаа шүү. Надад нэг эргэлзээтэй ойлголт байна. Жишээ нь MC буюу 10 дугаар гэр дээр хумх байдаг. Би энийг ойлгохдоо өөрийн карьерийн оргил цэгийг хумхын хариуцдаг сэдв, ажлын талбарт, материйн арга барил замналт суралцсанаар хүрнэ гэж ойлгодог. Учир нь хумх 10 дугаар гэрт байхаараа материйн орд байгаатай ижилхэн гэж ойлгодог. Бас бусад хаусуудыг ч ингэж уншиж болох уу? Буд хумхын орд мөртлөө бас 10 дугаар гэр. Буд бараг материйн орд дээрээ байгаатай ижилхэн гэж ойлгуулж тайлбарлаж байсан. Нэг burst chart reading хийлэхэд хэрвээ бас Марс охины орд байлаа гэж бодоход тэр нь 12 дугаар гэр дээр байлаа гэхэд ангараг загсны орд дээр байгаатай ижилхэн гэсэн эффект үзүүлнэ гэсэн үг өө. Энэхүү ойлголтыг тайлбарлаж өгч туслаач. Баахан юм биччихлээ хийхээ энэ хүртэл уншсанд баярлаа гинэ.
Ер нь бол үнэн. Ерөнхийдөө тийм. Одоо жишээлбэл Бод 10 дээр байна гэдэг бол бод материал орд дээр байгаатай ижилхэн гэж ер нь л тайл яг ойлгуулдаг. Гэхдээ яг ижилхэн гэсэн үг бол биш. Бод матер дээр байна, бод 10 дээр байна гэдэг бол яг нэг талаараа ижилхэн. Гэхдээ шал өөр гэсэн үг. Яг бод матер дээр байна гэдэг болохоор зэрэг яг таны одоо ингээд сэтгэн бодох чадвар мөн бас хуу харилцах чадвар чинь материал орчиг байна гэсэн үг. Харин бод 10 дээр байна гэдэг чинь болохоор зэрэг таны карьертэй ч холбоотой салбар дээр бод гараг байна гэхэр чинь бод гарагтай холбоотой одоо ажил мэргэжил эрхлэх ч юм уу тиймэрхүү зан чанартай болно гэсэн үг. Тиймэрхүү болно гэсэн үг л дээ. Тэгэхээр бас яг ч юм ижилхэн гэж юу нь бол ойлгож бас болохгүй. Гэхдээ зарим төстэй шин чанарыг бол үзүүлж болно. Тийм төстэй шин чанарыг бол үзүүлж болно. Марс болохоор зэрэг яг 12 дугаар хаус дээр байла. Гэхдээ тэр нь болохоор зэрэг загсны ордон дээр байгаа юм шиг ижилхэн эффект үзүүлнэ гэдэг чинь. Тэгэхээр яг уу тэр нь нэг жижигхэн талаараа л ер нь бол үнэн. Яг том утгаараа ер нь бол үгүй гэж ойлгож болно. Марс болохоор зэрэг яг загсны ордон дээр байхлаар таны уур хилэн, сексуалити гэх зүйлсүүдийг удирдах болохоор загс шиг ингээд аашлна гэсэн үг тэр тал дээрээ. Тэнгүүд 12 дээрээ яг ангараг гараг байгаад эхлэхээр болохоор зэрэг нөгөө хүн чинь яг уур хилэнгээ 12 дээрээ буюу яг нуудаг болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд бас яг ч тийм яг ингээд яг ижилхэн бас төрлийн бол биш. Гэхдээ төстэй. Тэрийг бол хэлж чаднаа. Тэгээд хумах 10 дээр байдаг гэж юм тий. Тэгэхээр орд 10 дугаар гэр дээр байна гэхээр мэдээж карьерта хумхны ордны шин чанартай карьер сонгох нь бол байж болно. Одоо карьерийн оргилцыг нь хумах гэж штэ. Тэгэхээр технологи талтаа ч юм уу тий. Тиймэрхүү байх боломжтой гэсэн үг. Тэгээд яг материал арга барилт одоо замналт суралцснаар хүрнэ гэж ойлгосоо гэд тэрсэн болохоор зэрэг бас үнэн. Ер нь бол матер шиг шаргуу угаасаа хичээж иж карьер ер нь бол хүрнэ. 10 дугаар гэр чинь материйг өдөртөн чинь. Тэгэхээр ер нь бол зөв ойлгосон байна. Гэхдээ яг хуу зарим тал дээр бас нэг яг ижилхэн биш төсөөтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү. Тэрийг жоохон л илгчдэл болно тий. За дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт болохоор зэрэг Venus нь Virgo зөвлөгөө өгөөч 4-р байшин гэдэг чинь. Venus буюу сувар гараг нь охины ордон дээр байд юм байна. Тэгээд 4-р байшин. За Venus охин дээр болохоор зэрэг нэлээх пики буюу нэлээх нэг одоо шалгуур өндөртэй хүн болчдөг л доо. Төгс хүнийг хайдаг. Төгс хүнийг хайдаг. Тэгээд бас нэлээд цэвэрч хүнийг хайдаг болчдөг. Өөрөө ч гэсэн нэлээд цэвэрч. Тийм болчдөг. Тэгээд 4-р байшинд гэхлээр угаасаа энэ хүн маань нэлээд цэвэрч хүн байна. Амар их цэвэрлэгээ хийдэг хүн байна. OCD-тэй хүн бас байж магадгүй. Тэгэхээр яг Virgo болохоор зэрэг яг ямар зөвлөгөө өгдөг вэ гэхлээр төгс зүйл байхгүй болохоор зарим зүйлсийг ч гэсэн жоохон өнгөрөөж байгаарэ. Төгс үнийг хайгаад хэрэггүй. Алдахгүй. Жижиг зүйлсэд бити анхаарлаа хандуулаарай. Тэ ингээд хэд их жижигхэн зүйлсэд анхаарлаа хандуулснаар бид нэр ингээд том зүйлсэд анхаарлаа хандуулж чадахгүй болно гэсэн үг. Тэгээ Venus 4 дээр байна гэхээр мэдээж та бас нэг гэртээ бас нэлийн гоё байх дуртай. Тийм гэртээ өргөд бол байх амар их дуртай юм байна. Тийм. Гэр бүлийн орчин ч гэсэн нэлээх сайтай гэж ер нь бол харагдаж байна. Тэгээ тийм болохоор яг цэвэрч байдлаараа бас цаашаа keep going гэх. Яа Venus Virgo хүмүүс жоохон нөгөө миний дажгүй гэж хардаг сайн тал нь болохоор хайртай хүмүүсээ амар жижиг юм ингээд анзаарч хайрлаж чаддаг. Амар хөөрхөн сервис ингээд амар хөөрхөн ингээд үзүүлж чаддаг хүмүүс ихгүй юу. Гэхдээ жоохон ингээд хайр илэрхийлэхдээ жоохон хэцүү байгаад идэг. Ер нь бол өөрсдөө яг нөгөө яг хайртай гэж хэлж чадахгүй. Гэхдээ зүгээр яг ингээд үйлдэлээрээ ингээ илэрхийлдэг. Тэгэхээр тэр нь ч гэсэн яг хүүхэн зөв байж магадгүй. Яг ингээ худлаа хайртай гэснээс яг ингээ үйлдэлээрээ үзүүлсэн ч гэсэн ер нь бол амар зөв. Гэхдээ яг нэг зүгээр жоохон сул тал нь яг нөгөө төгсгөн хайх гэдэг. Тэгээд яг хайрын тал дээр бас жоохон азгүй байгаад байгаа юм шиг тийм мэдрэмж бас өөрөө амар төрдөг гэх юм уу. Тэгээд тийм болохоор нэг амар тэгээд байх шаардлага байхгүй шүү гэж хэлье. За дараагийн асуулт. Доминант ордуудаа яаж мэдэх вэ гинэ?
За доминант ордууд болохоор зэрэг яг ерөөдөө Astro-Seekers ерөөдөө олчиж болно. Харчиж болно. За эсвэл болохоор зэрэг Astro.com гэд байдаг байхгүй Astro.com гэд. Тэгээ тэрэн дээр болохоор зэрэг бас доминант ордуудаа бас мэдэх боломжтой нэг хэсэг байдий. Тэгээ тэрийг болохоор зэрэг яг бит хоёр нэг жижигхэн видео ч юм уу тэгээ хийгээд хүргэе гэж бодож байна. Яг ингээд хэлэх юм бол яг та админсан ойлгохгүй байж магадгүй. Тэр нэлийн адармаатай. Адармаатай болохоор тэгээд дараагийн 11-р асуулт ч гэсэн яг доминант орд биш гариг юу байгааг яаж мэддэг вэ гэдгсэн байна. Тэгэхээр доминант орд улан гаригаа ерөөхдөө Astro-Seekers бас харчиж болно. Тэгээд Astro-Seekers ерөөхдөө харахгүй гэх юм бол бас Astro.com-оос бас харж болно. Тийм болохоор яг энэтэй холбоотой бас яг видео бичлэг бас хий гэсэн бас хөөрхөн санаа сая төрлөө. Тэ ойртоо нэг орохгүй хаалгач. Ойртоо орохгүй байх гэж бодож байна. Гэтэ яг нөгөө нэг заавал битэрийг харахгүйгээр Google YouTube-с хайвал хангалттай хайж болно. За тийм байна. За 12-р асуулт гэсэн чинь 2 хостын Big Tree гинэ. За энэ дээр болохоор миний зүгээс гэх юм бол яг бит хоёр нөгөө нэг сонсогчтой тийм ямар нэг персонал буюу тийм хувийн юм үүсэхгүй тулд хэлэхгүй гэж анхнаасаа шийдсэн. Тэгэхгүй бол одоо би одоо тийм орттой гэж хэлчих юм бол за энэ хөтлөгч нь ийм орттой юм чинь ингэж яриад байна да гэдэг нөгөө нэг үзэгчдийн зүгээс нэг тийм үүсэх хүсч магадгүй гэж бодоод. Тэгээд бас дээрэс нь бас ямар хүн гэдгийг би хэлмээргүй байна. Би их нууц хүн. Би их нууцлаг баймаар байна хайтраад. Тийм болохоор хэлэхгүй өнгөрчгүй. Чи хэлмээр энэс үл. Үгүй нэг амар хэлмээр байгаа ч шиг баймааргүй ч юм шиг нэг юм сонирхол л та. Гэхдээ яг сонирхож байгаад амар их баярлаа. Тэгээд бид хоёр бэлэг болохоор хэлье гэх юм. Бэлэн болохоор хэлье. Гэхдээ яг бэлэн болохгүй л байх л та. Гэхдээ зүгээр та хэд мэн доор тааж болно. Таагаарай. Авир таагаарай маагаар. Тааж болно тэгээ. За уучлаарай. Авир сонирхсанд баярлаа. Тэгээ нэг факт гэх юм бол бит хоёрын Rising эсрэг орд идэг. Тийм үлээ. Тэргээрээ ч гэсэн бас ингээд хөөрхөн бас яваад байдаг байж магадгүй. За Burchard анализыг хизэнээс хийж эхлэх вэ гэдэг чинь. За бит хоёр ерөнхийдөө 10 сарын сүүлээр Burchard анализ үйлчлэгийг нээсэн байгаа. За тэгээд яг 11 сар ер нь л 1 сарын хугацаанд ерөнхийдөө чарт анализаа ер нь бол хийсэн. Тэгээд хийж явах явцдаа бит хоёр ерөнхийдөө жоохон стрессцэн. Гэтэ юунд стресссэн бэ гэвэл нүг хугацаа ингээд хангалттай гаргаж чадахгүй байгаад амар стресстэй, хажуугаараа ингээд амар ажилтай. Эрдэм мөртөл ингээд манай эрдэм мөртөл ингээд амар овертайм энэ төр сууж ажиллаж байгаад тэгээ тэрний хажуугаар ингээд хийжсэн болохоор тэгээ хангалттай ингээд хэмжээнд бит хоёр ингээд хийж чадахгүй ч юм шиг санагдал. Тэг ингээд жоох ингээд өөрсөндөө амралт өгөх цаг ч юм уу гаргаж чадахгүйсэн болохоор төр болох уу гэдэг юм тасралтсан байгаа. Тийм. Тэгээд бас нөгөө нэг бид нэр Burchard report буюу яг Word дээр ер нь бол хийгээд PDF болгоо явуулдаг байсан. Тэгээд тэр нь болохоор зэрэг яг уу амир одоо цаг хугацаа амир их зарцуулж байгаа. Тэр нь бол үнэн. Тэгээд сэтгэлээ ч гэсэн бид хоёр амир их зарцуулдаг. Тэгээд тэр нь ерөөдөө жоохон хуучирсан хараг гэж бид хоёр ер нь үтсэн. Тэгээд тийм ч болохоор бас Burchard анализаа хийж эхэлвэл яг буцаагаад репорт маягаар биш буюу яг ингээд баримт бичиг тэр нөгөө нэг Word талаас биш уншихаар биш яг шууд видео кол хийгээд ч юм уу тэгээд шууд Burchard анализаа хийгээд тухайн хүний ерөнхий шин чанар яг эн чинь ийм бага учраас юм байна гэсэн нэг тийм ерөнхий зөвлөгөө өгье гэж ер нь бол шууд харилцаад хэлсэн баг амар байсан тий. Ингээд бичгээр ингээд зарим ингээд үгсэн ерөөс ингээд бичгийн ивд ингээд буулгаж чадахгүй зэ ингээд толгой өрөө бүр ингээд яах ёстой болоо гэ би бүр хэсэг л тийм болсон бүр. Тий, битээр нөгөө бас ингээд шууд хэлэх гээд байгаа санаагаа хэдэн өгүүлбэрээр бичих ч юм уу тийм тохиолдол бас байсан байж магадгүй зарим хүмүүс бас
тиймэрхүү зүйл бас бодсон байж магадгүй өдний хүртэл хийлгсэн broadcast анализ хийлгсэн хүмүүстээ бас маш их баярлалаа. Маш баярлалаа. Би төрөст итгэж хийлгсэн их баярлалаа. Итгэж хийлгсэн нь би бүр үнэхээр ингээд бүр ойлох гад гэх юм. Амар хөөрхөн байсан. Тэгээд зарим яг юмд ингээд сэтгэл хонсолгомоор зүйл гаргасан бол үнэхээр уучлаарай. Бид өөр амар хичээж хийсэн шүү. Тэгээд айлуулах хичээж хийсэн гэдгийг бас ингээд ойлгоорой гэж хэлээ. Тэгээд дахиж репортоо ер нь бол нэг ямар хий гэж бид хоёр сайн бодохгүй байна. Гэхдээ бүрч анализаа бол хий. Тэгээ хийхдээ болохоор зэрэг видео хэлбэрээ хийя гэж бид хоёр ер нь бол тим үр дүнд ер нь бол одоогоор хүрсэн байгаа. Тэгээ яг хизээ хийх шийдвэрт юугаа мэдэхгүй байна. Тийм хизээ хийхийг л одоогоор бол сайн хэлж мэдэхгүй байна. Одоо жоохон ажил мэдлээ тэгцэлж байгаа л тэгэл хийх баг. Тийм тийх бах та. Тэгээ тэр үедээ л гой зарлах бах та. За тэр үед тэр үртэл таад мань баг өөртөө судлаад хүлээж байгаарэ. Халтдаг болчихсон дөө. Манай чадан дөө. За дараагийн асуулт. Сайн байна уу? Мандалт орд яагаад тийм чухал юм бэ? Зурхаагаа унших бол эхлээд мандалт орд, дараа нь сарны ордоо уншина гэсэн үг үү? Гинэ. За мандалт орд болохоор зэрэг иргэд маш чухал. Яагаад гэвэл тухайн хүн чинь ер нь бол 1-р эпизод дээр ч гэсэн ер нь ярьжсэн шүү дээ. Яг бүтэн сар яг нарны орд нь нэг одоо ордон дээр байдаг. Тэгэхэд мандалт орд нь 2 цагт яг нэг ордон дээр байдаг. Учираас тухайн мандалт орд яг маш чухал. Тэмч болохоор төрсөн цаг маш чухал. Тэгэд ер нь бол зурхаагаа уншихаар бол хүмүүс их хвчлэн нарны ордоор уншаад байдаг нь ер нь яг уу зүгээр л дээ. Зөв. Гэхдээ их хвчлэн мандалт ордороо унших нь маш зөв. гэж ойлгож байна. Залуу насанда. Залуу хүн бол. Тий, ер нь бол залуу хүн бол тийм байж болно. Гэхдээ ерөнхийдөө мандалт ордороо уншихад нэлээд дэжгүй. Тий. Илүү таарах магадлал их гэсэн байна. Тий, таарах магадлал илүү ихсэн гэсэн үг. Тэгээ дээрэс нь мандалт орд чи ямар орд байгаа шалтгаалаад үлдсэн бүх 11-р 11 салбар чинь тэр ордноос хамаарч өөрчлөгдөж болохоор мандалт орд юм чухал байгаа. За дараагийн асуулт. Сайн байна уу? Жуна гориг буцаж байхад төрсөн бол хайр дурлалд азгүй эсвэл барта саадтай байдаг гэж үнэн үү гэдгсэн байна. За хайр дурлал болон гэрлэлтийг хариуцдаг хэд хэдэн гариг цэг байдаг. Тэгээд гариг цэг тэнгууд бас астероид бас байдаг. За Жуно болохоор зэрэг ерөөдөө астероидуудын нэг. За Жуно яг өөрөө гэрлэлтийг хариуцдаг. Тэгээд яг Зевс шүү дээ. Зевсийн гэрги буюу Хера баггүй юу? Хераг ерөөдөө Жуно гэдэг. Тэгээд Жуно болохоор зэрэг яг өөрөө гэрлэлтийг хариуцдаг. Гэхдээ яг буцаж буюу ухарж яхад төрсөн бол адгүй гэж ойлгож болохгүй. Ер нь бол хэд хэдэн одоо зүйл байгаа шүү дээ хайр дурлалыг хариуцдаг. Одоо жишээлбэл Descendant байна, Mars байна, Venus байна, 5 дугаар гэр байна тий. Одоо энэ мэдчлэн маш олон одоо гариг, цэг, астероидууд байгаа болохоор ганцхан Жуно буцаж байгаа гэд хайр дурлалд азгүй гэж ойлгож ер нь бол болохгүй. Тийм. Тэгээ Жуно гариг буцаж байгаа бол бас гэрлэхгүй гэсэн үг бол биш. Бас хайр дурлалд азгүй гэсэн үг биш. Барта саадтай бас яг жоохон нэлийн цаг туулж магадгүй. Жохон цаг дуулж бас жохон магадгүй. Ретроград эд чинь тухайн гариг зүгээр ингээд жоохон ухарж байгаа болохоос яг зөв явж хат нь ингээд буруу харилцсан гэдэг утгаараа биш шүү дээ. Тэгэхээр ретроградыг бас зүгээр хүлээж авах хэрэгтэй. Ретроград бол таныг өөртөө сайжруулах нэг боломж гэж харах хэрэгтэй. Илүү одоо дотгошоогоо илүү өнгөх гэх юм уу? Яг хайр дурлалыг яг хүсээд байгаа болвол яг өөрийгөө илүү их ойлгосон зүгээр юм болов гэдэг ч юм уу те. Одоо Venus ухарч их юм болвол тэгдэг ч юм уу яг ингээд тиймэрхүү зүйл тэр талаас нь бас бодолцож үзэх хэрэгтэй шүү. Ганцхан Жуногоор бас битгий одоо хязгаарлагдаарай гэж хэлье. За тэгээд амжилт хүсье. Амжилт хүсье. За хайртай уучраарай. Гэртэндээ ураарай. Чинь би мэдэж байна. За дараагийн асуулт болохоор анх яаж астрологийн тухай мэдсэн бэ гинэ. За энэ баг хариулсан да тий. Багтаа л ер нь сонирхдаг байсан. Тэгээд том болох тусам тий. Хий судлах тусам амар их өргөн үрээтэй сэдв байна гэдгийг олж мэдсэн.
Тий. Тэгэж мэдсэн. За дараагийн асуулт нь болохоор Хизэнээс уншилгаа өргөжлүүлж их вэ гэдэг чинь. За энийг бас хариулчлаа. Тэгээд жоохон ухраагаад сонсоорой. Жоохон ухраагаад сонсоорой. Одоо энэ 13 дугаар асуулт гэх юм уу? Тий. За дараагийн асуулт нь болохоор жоохон персонал асуулт байна. Эрэгтэйгийнх нь IG юу вэ гинэ? Ол нөгөө нэг битээр нөгөө description савчдаг бол нөгөө IG-га битсэн байдаг. Тэнд IG байгаа. Тэндээс болоод хараарай. За дараагийн асуулт нь дахиад персонал асуулт байна. Эрэгтэй нь girlfriendтэй юу гинэ? За хариулъя. За би одоогоор найз охин байхгүй. Найз охин байхгүй гэж. За дараагийн асуулт болохоор астрологоор дамжуулан заяаны хантайгаа хаана учрахаа мэдэж болдог гэсэн үнэн болов уу? Ер нь бол мэдэж болох боломжтой хэд хэдэн юмнууд байдаг. Индикатор гэх юм уу? Заагч. Ер нь бол заагчуд бас байдаг. Тэгэхээр тэдний тусламжтайгаар бас олох боломжтой. Тэгээд бас астрологийн бас нэг map гэдэг зүйл байдаг. Тэгээд тэр map дээр болохоор зэрэг бас яг хаана амьдрал юу зүгээр вэ? Хаана яг сөүл мэтэг уучрах уу гэх мэтчлэн тийм зурлагууд бас байдаг. Тэгэхээр яг хуу тэднийг уншиж болно. Тэгээд бас өөрийнхөө birth chart-ыг бас уншиж болно гэх мэтчлэн. Тийм. Гэтэ жоохон адрамаатай тий. Ер нь жоохон адрамаатай. Жоохон өөрөө ингэж хичээл зүтгэл гараад одоо нэг гарч орохгүй байж хүнтэй уучрах гэж яахгүй гэдэг чинь. Тийхгүй бол яг ингэж гариг ирсэн ингээд уучрах юм нь цэг ногтлцсон байдаг. Та өөрөө хичээл зүтгэл гараагүй гэртээ байсан бол тэгэлж чинь ер нь байхгүй л болсон. Тэгээд нөгөө би саяхан бас нэг reel үтсэн байхгүй юу. Тэгсэн чинь 12 нөгөө нэг юу grape усан үзэм нөгөө нэг ширээний давар идээд тэгээ нөгөө нэг хайртай хүнтэйгээ учрна гэдэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгсэн чинь манай найз 12 grape идээд тэнгүүдээ ингээд хайртай хүнтэйгээ учрахгүй байна. Яагаад гэсэн жижиг гарахгүй болохоор гэнэ. Тийм байсан. Тэгээ би гэж ерөөд ашиг дээ. Зан дээр чи хэлж байгаа шүү гэдэг шиг. Тийм үндэ гэж бас бодсон. За Matrix Destiny chart-ны талаар ярьж болох уу гэдэг чинь. За Matrix Destiny ерөөдөө бит хоёр дайггүй дайггүй ч үн ер нь бол мэднэ. Тийм ч амар гүн гүнзгий бит хоёр судлаагүй байгаа. Гэхдээ яг бас Matrix Destiny дээр яг заяаны хантайгаа яг хаана учрах вэ гэсэн нэг тиймэрхүү зүйл бас явд юм бэлээ. Тийм тал дээр бас байдаг. Тэгээд Matrix Destiny болохоор зэрэг ерөөдөө тароттой нэлээд холбоотой юм бэлээ. Тухайн хүний нөгөө төрсэн он сар өдрийг хооронд нь нэмээд тэгээд таротын нөгөө нэг юутай major arcana-тай яг ингээд дүүцүүлээд тэгээд одоо үеийн үүр гэдэг ч юм уу, сайн тал, муу тал одоо тухайн хүний одоо чадвар, сул байдал, сайжруулах ёстой зүйл гэх мэтчлээ олон зүйлсүүд ерөөдөө гарч ирдэм бэлээ. Яг хөөрхөн санагдсан. Яг бит хоёр болохоор зэрэг яг гүн гүзгийг судлаагүй болохоор энэ талаар бас сайн хийж чадахгүй байна. Тэг ямар ч гэсэн өөрсдийнхөө нэг харж ирсэн тий. Тэг өөрсдөө нэг хөрхөн нэг жижигхэн харж ирсэн юм байна. Гэхдээ ер нь бол яг хөрхөн л санагдсан. Жохон тоомотны нэмэрлэчтэй холбоотой юм байлаа тий. За тийм байна. Уучлаарай хариулж чадахгүй нэ. За дараагийн асуулт болохоор 5 луу давхцаж төрсөн хүүхдийн онцлогийн талаар мэдээлэл өгөөрэй. Луу жилийн, луу сард, луу өдөр, луу цагт нөгөө луу нь юу байлаа да мартчихжээ баярлаа гинэ. Тэгж төрсэн хүмүүс бас амар ховор ах тий. Хөрдий бах тий 12 оны луу сар гэдэг чинь ерөөхдөө хэдэн сар байдаг лээ? 5 сар байдаг хаа. Тэгснээ яг тэр сарынхаа луу өдөр нь тий. Тий луу өдөр. Тэгснээ луу цагт амар юм тий. Тэг ямар нэг нь одоо хувь тохиолдол хүүхдээ юм да. Тийм олон юм тагц чинь гэхээр тий сонирхолтой л бит хоёр болохоор зэрэг нөгөө тэр одоо юу гэх юм ингээд могоомор хон гэдэг тэгдэж штэ тий. Тэр шиг дорны зурхаа яг сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол гоё төрсөн юм байна. Гэтэ яг бит хоёр одоо жоохон дорны зурхаа судалж эхэлт юм уу гэж бодож байгаа. Яг чи жоохон бодож байгаа. Тий. Тэгэхээр та ямар ч гэсэн өөрийнхөө хүүхдийнхаа төрсөн хэсгийг хараад үзээрэй. Тэгэхээр бас сонирхолтой юм олдож магадгүй байх гэж бодож байна. Тий. Тэгээд нөгөө нэг ямар цаг төрснөөрөө бас тухайн хүний шинж чанар бас өөрчлөгддөг юм бэлээ. Одоо жишээлбэл
хулган цаг, үхэр цаг гэдэг ч юм уу те. Хулган чинь ерөөдөө шүн дунд штэ. Шүн дундаас ерөөдөө эхэлдэг. Тэгээд үхэр цаг, бар цаг гэд ер нь бол явдаг. Тэгээд гэгээ шарлах марлахтэй тиймэрхүү одоо ингээд бас Монгол одоо тооллын цагууд бас өөр байд юм бэлээ. Тийм. За бас сайн хариулж бас сайн чадахгүй байна уучлаарай. Чадахгүй л гэдэг хэлээ да. За дараагийн асуулт гэх юм бол энэ 25 онд дэлхий дээр янз бүрийн газар хөдлөлт, шинэ өвчин бас санхүүгийн хямрал зэрэг болох тухай сонссоо. Энэнийг хүн дээр хүлээж аваагүйч дотроо боломжтой байж тоохгүй байх нь цаашаа. Гэхдээ аяллаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байгаа. Та нар энэ талаар мэдээлэл байвал хуваалцаарай. За тэгэл жил ирэх тусмал нэрээ цаг цөвөн болно гэдэг шиг л тий. 9 шинди юм бол өөрчлөгдөв л юм. Тийм. Тэгээд ерөөхдөө нэг 25 онд чинь одоо Нептун Арис руу орох гэж байгаа бас. Дэлхийн ван одоо хоньны орд руу бас орох гэж байгаа. Далаван. Далаван. Тийм далаван. За далаван хоньны орд руу орох чинь. За тэгэнгүүтээ бас Плуто буюу дэлхийн ван гараг сая хумхай орд руу орсон. За Тэнгэрийн ван гараг чинь бас нэлээх одоо өөрчлөгдөжсэн тэр газартаа одоо бас өөрчлөгдөх нү яах нь гэж байгаараа бас гэс хараад ээ. Гэс хараад. Одоо ер нь бол юм л өөрчлөгдөж гин тий. Тийм байна. Тэнгэрийн ван гараг маань 25 онд ихрээ орд руу бас орох юм байна. Тэгэхээр бас ингээд одоо хөдөлгөөнтэй гаргууд чинь шин орд руу орж ийн гэдэг чинь бас шал өөр өөрчлөлтүүд болно гэсэн үг л дээ. Тэгэхээр бас нэг талаараа ерөөхдөө бол болгоомжлох нь бол яг л харилцаа холбооны л нэг тийм шин юм л гарч ирэх гэдэг юм да тий. Ингээ харахаар тэгээд бас одоо санчир гараг чинь дахиад хоньны орд руу бас орох гэж байгаа. Тэгээ яг хөө бүрэн бүтэн орохгүй л дээ. Орчоод буцаад ухарчаад буцаад орно. Гэдэг ч юм уу ингээд маш олон гаргууд чинь байрлалаа одоо өөрчилж байгаа болохоор тэгээд дээрэс нь бас Жупитер буюу Бархас бат гараг чинь бас өөрөө бас өөрчлөгдөж байгаа. Одоогоор болохоор зэрэг ухарч явж байгаа. Үхрийн ордон дээр билүү үхэр илүү юу лээ. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг айгу хурдан хугацаанд ордоо солидог ордуудаас илүүтэй удаан хугацаанд ордоо солидог гаргууд л ер нь нэлийн том өөрчлөлтүүд явцарж байгаа шүү дээ. Тий. Угаасаа нэг тогтсон ордон дээр олон жил байгаа нь биднэрт амар тасал үсгэсэн. Тэгээд дараагийн өөр орд руу орохоор угаасаа шинэ зүйл болно гэсэн үг л дээ. Гэтэ ямар ч исэн ямар анх удаа энэ ордонд энэ гариг ороод байгаа шүү дээ. Өмнө хэдэн 100 мянган жилийн өмнө бас орж исэн. Гэтэ тиймэрхүү одоо зүйлсийнх нь одоо илэрхийлдэг зүйлс гэх юм уу тохиолдсон зүйлсүүд нь бас жоохон ингээд давтагдаж магадгүй л гэсэн үг л дээ. Гэтэ ер нь л тэгээ болгоомжтой хандах нь зөв. Тийм болгоомжтой хандах нь ер нь бол зөв шүү. За дараагийн асуулт чашаа. Та хоёр үнэхээр хөөрхөн шүү гэжсэн байна. Баярлалаа. Гэсэн байна. Баярлалаа. За дараагийнх нь болохоор I have a crush on you гэсэн байна. За тэгээд Давас баярлалаа. За дараагийнх нь болохоор айгу рандом асуулт байна. Dogs or cats гэнэ. Нохоо мөрөө гэнэ. За чиний хувьд би юу нь бол багтаа жоохон амар тийм нохоон тартай хөвтсөн. Гэтэ одоо би илүү амар мөрөнд артай болж байгаа. Гэтэ нохоонд хайрг болсон гэсэн үг биш л дээ. Гэтэ илүү муу. Миний хувьд болохоор зэрэг ер нь бидгүй би бол хоёулангийн л гэж боддог. Тэг айл нэг нөгөө нэг илүү гэж бодохгүйгээр яг хоёулаа ижлэхэн байдаг надаа. За дараагийнх нь болохоор зэрэг контейнинг үүсгэн гэхээр яадаг юм бол гэдгийгсэн байна. Контейнинг гэхлээр бас нөгөө нэг conjunction-ыг л яриад ах шиг байна гэж бодод ах юм дээ. Тэгэхээр conjunction буюу одоо зэрэгцээ холбоос үүсгэн гэдэг нь тухайн хоёр гариг хоёулаа нэг ордон дээр хоорондоо ижлэхэн яг нэг ордон дээр зэрэгцээ байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр тухайн ордыг илүү одоо хүчтэй болгож өгнө нэгдүгээр. За хоёрдугаар тухайн хоёр одоо зэрэгцсэн гариг чинь одоо дайсгансан байна уу, найз гариг байна уу гэдгээс бас амар их шалтгаалдаг юм байлээ. Бас Vedic astrology-г бас нэг тиймэрхүү байт юм байлээ.
яг уу western дээр арай western дээр тэр нь хамаагүй л дээ. Гэхдээ ер нь бол яг тухайн хоёр гариг чинь conjunction болохоор зэрэг яг нэг бол амар сайн, нэг бол ерөөдөө амар муу байна гэсэн үг. Сайн муу шинжийн ял нэг нь үзүүлсэн. Одоо жишээлбэл сугар болон санжир гариг хоёулаа conjunction буюу зэрэгцээ холбоос үүсгэчихээр тэр чинь ер нь бол нэлээд жоохон хэцүү болж ирнэ шүү дээ тий. Санжир гариг гэсэн. Тэнгүүд эсэргээрээ сугар болон сар хоёр conjunction буюу зэрэгцээ холбоос үүсгэхээр эсэргээр бүр амар сайн болоод ирнэ. Гэх мэтчлэн ингээд conjunction болохоор зэрэг ингээд хувьсан өөрчлөгдөх тийм холбоос байгаа шүү. Эсвэл нөгөө нэг Astro chart дээр гэргүүд харахаар containing Jupiter гэх нөгөө нэг тийм хэсэг мэд штэ. Тэр талаар ойлгож байгаа юм болов уу? Тэгэхээр containing Jupiter гэхээр одоо 12 гэр дээр чинь 3 дугаар гэр дээр нь containing Jupiter гэж бичсэн байвал яг таны 3 дугаар гэр дээр чинь Jupiter байна л гэж ойлгож байна. Ер нь бол тий агуулж ийн л гэсэн үг шүү дээ. Тэр талаар нь хэлвэл. Тэр талаас нь хэлвэл. За дараагийн асуулт нь болохоор хайр дурлал дээр Sun Moon Rising-ийн аль нь тань зохицуул зүгээр байдаг вэ гинэ. За энэ бол одоо гурвуулантай л сайн зохицох хэрэгтэй. Тийм ер нь бол хайр дурлалыг үзвэл энэ гурав гэлтгүү ер нь бүгд л юм хардаг да. Бүх юм л чухал. Тэг бүгдээр ер нь бол чухал. Тэгээд тухайн хүний чинь яг ямар гариг нь таны ямар гаригтай хоорондоо ингэ зөрчилдөө үүсгээд байна. Гэх мэтчлэн ингэ тиймэрхүү зүйлсүүд ер нь бол хосын зохицол дээр ер нь бол хардаг. Гэтэ яг Rising-ийн хувьд гэх юм бол таны Rising-ийн эсрэг ордтой хүн байвал дайжгүй байдаг. Гэтэ жоохон хэцүү. Яагаад гэвэл эсрэг гэдэг утгаараа. Яг та нөгөө хүний бол ингээд энэ яг л миний хүн байна гэж ер нь харна л да. Яагаад гэвэл таны хүсдэг хүн байгаа болохоор. Moon ер нь бол гэхдээ Moon бас чухлаа. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл чинь ингээ хоорондоо амар зохицуулал амар тэр хоорондоо ингээд ойлголцоход гэсэн амар тийм. Гэтэ хайр дурлал хийжээч хайр дурлалын холбоос хийжээч төгс байна гэж байдаггүй. Заавал нэг нь гоё хахад нөгөөх нь айгүй хэцүү байх хандлага байдаг. Тийм. Тэгэхээр аль нэгийг харин шүү. За дараагийн асуулт 29 дугаар асуулт сексийн тарамжаа яаж хард юм болоо гэсэн асуулт байна. За тэгэхээр одоо секси тарамжаа 8 дугаар гэрээрээ харж болно. Эсвэл ангараг гаргаас харж болно. Эсвэл бүр сугар гаргаас бас харж болно. Гэт энэ гурван яг чухал юмнаараа ер нь бол харж болдог. Тэгээд тэр чинь ямар байрал дээр байна гэдгээр харж болно. Дээрээс нь хоорондоо ямар холбоос үүсгэж байна гэдгээр харж болно. Энэ дээр гэхдээ бит хоёр яг мандал тэндрээ дуусгачаад нэг гоё тусдаа нэг гоё юм оруулж байгаа дүү хаа. Тэ хайр дурлалын юм зохицол дээр бит хоёр гоё төлөлдсөн байгаа. За дараагийн хамгийн сүүлийн гэх асуулт нь болохоор Сана хоёроо Birth chart-ны цэнхэр болон улаан зураас холбоос бас X-сэн болон гурвалжин дөрвөлжилсэн үнцэг үүсгэсэн байгаа нь мөн тодор цэнхэр улаан зураас зурагдсан байгаа нь ямар учиртайг тайлбарлаж болох уу? Баярлалаа гинэ. За тэгэхээр энэний хувьд гэх юм бол одоо мэдээж Astro Six та бүхэн чарта харж байгаа байх. За улаан болон цэнхэр зураас нь болохоор ерөнхийдөө цэнхэр нь болохоор илүү сайн гэмээр холбоослолтой ерөнхийдөө. Жохоо одоо сайн шин чанар үзүүлдэг холбоос гэсэн үг. Улаан нь болохоор жоохон тааруу одоо friction гэд буюу одоо нөгөө жоохон юм зөрчилтөөнтэй үүсгдэг холбоос гэсэн үг байхгүй юу? Энэ болохоор одоо танд байгаа ямар нэгэн хоёр гариг хоорондоо улаан холбоостой байвал жоохон зөрчилтөөтэй. Энэ тэр хоёр гариг хоорондоо зөрчилтөөтэй гэсэн үг. Цэнхэр байна гэдэг нь тэр хоёр хоорондоо жоохон найрамдалтай гэсэн үгээ. X-сэн гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо танд байгаа гаригуудын ордууд нь хоорондоо эсрэгцсэн гэсэн үг. Тийм. Тэг ерөнхийдөө бол тийм энэ нь болохоор зэрэг нөгөө аспект буюу харьцан холбоо гэж. Гаригуудын харьцан холбоо гэж юу ойлгож байна. Ер нь бол тэгж ойлгож болно. Тэгээд тухайн гаригууд нь бас ямар гаригууд хоорондоо X-сэн байна, ямар гаригууд хоорондоо цэнхэр улаан болсон байна гэдгээс бас шалтгаалаад илэрхийлэмж нь бас өөр болдог. Тэгээд ерөнхийдөө үндсэн ашигладаг нэг 5 6 холбоос эдийн. Одоо битэрийн хамгийн хэрдэг conjunction, sextile, square, trine, opposition гэдэг ийм 5 байна. Ерөнхийдөө
гол 5 бол бас ер нь бол явдаг аа. За ингээ асуултууд дуусчихин. Гэтэ хамгийн сүүлд дахиад нэг асуулт нэг хүн асуусан байна. Сугар гариг дээр хэдгээр гэр байрлаж байгаагаас хамаараад заяаныхаа хантайгаа хаана учрахаа мэдэж болдог гэсэн энэ талаар бичлэг хийж болох уу гэдгсэн байна. Тэр бас л зөндөө ярьсан л та тий. Дурдаал өнгөрөөдсөн тий. Дурдаал өнгөрч байгаа. Тэгэхээр ер нь бол бичлэг хийж болно. Тийм бичлэг хийх санаатай байгаа. Гэхдээ яг ойрын хугацаанд ер нь хийхгүй байхаа гэсэн. Ямар ч гэсэн мандалтуудаа бит хоёр дуусгана. Хамгийн ихний зорилт. Тэг хамгийн ихний зорилт бол мандалтуудаа дуусгах. Тийм тэгээд нийгэм эхлүүлчээ дуусгах бол бас хэцүү тий. За тийм байна. Бүх 31 асуулт илгээсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд 1 жилийн ойгоор ингээд амар сайхан хүрхэн тэмдэглэж байна. Тэгээд одоо 1 жил болцсон байна гэхлээр амар хурдан өнгөрсөн байна. Ер нь бол хэрэгсээ зарим сарууд нь байхгүйсэн л та. Тэг байхгүй байсан л та. Тийм тэр нь бол үнэн. Тэгтээ маш хурдан болсон байна. Тэгээд үтгэн юм жоох хөхтэй нэг хүрээд харж байгаа юм шиг л хөрхөн санагдчих юм надад л. Тэгээд миний зүгээс одоо чамаас асуух юм байна л да. Одоо 1 жилийн хугацаанд ингээд подкаст хийснээс хойш чи яг ингээд чамд ингээд ойлгосон ч юм уу, ингээд илүү их ингээд мэдэрсэн ч юм уу, тийм юу байгаа юу? Жохон тийм сэтгэлийн уудлал амар уу? За би сэтгэлээ уудалмааргүй л байх юм. Уудалмааргүй л байх юм. За подкаст хийж эхэлснээс хойш ерөөхдөө маш их зүйл сурсан миний хувьд. Яагаад ч юм ингээд хийх ёстой зүйлээ хийж байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд мэдгүй яг ингээд хэлийг гэхлээр яг үндэ толгой дотор яг үндэ юу ч орж ирэхгүй байна. Сэтгэлтэл байна гэж байгаа. Сэтгэлтэл байна. За тэгээд одоо би хэлэх үү? Чи болцсон мө тий? За тэгвэл миний хувьд гэх юм бол 1 жилийн хугацаанд амар олон бит хоёрыг ингээд сонсох хүмүүстэй болсон амар их баярлж байна. Ингээд бит хоёр л ингээд өөрсдөө ингээд мэдээл тий хоорондоо ярьдаг байсан бол одоо олж мэдсэн ажигласан зүйлээ ингээд амар олон хүмүүстэй хуваалцаад тэр хүмүүс ингээд тэрийг маань сонсоод ингээл ойлголт тий би ингэж байгаа юм байна. Би энийг мэдмээр байна. Мэдчихлээ штэ гэж ингээд ойлгоод жоохон гэсэн ингээд өөртөө ингээд мэдээлэл аваад өөртөө ингээд одоо би тэр хамгийн их хэлдэг чинь ингээд өөрийгөө хайрлаарай гэдэг штэ. Өөрийгөө хайрлаад ингээд суралцаад ядаж ингээд багч болон гэмнийхээ ингээд замыг ингээд жоохон зөв тишэнд хандуулсан байвал тий би хоёрын хийж байгаа зүйлийг хэрэг бүтчихин гэсэн үг штэ. Тийм бах. Яг нь энэ подкаст ингээд насан турш та тий 30 жил яг үргэлжлэхгүй байж магадгүй л тэр төрөөс яачих чи ингээд. Тэгээ бас ингээд сонсох юмтай байна гэдэг чинь гоё. Тэг сонсогчтой байна гэдэг бас бүр гоё. Тэгэхээр та бүхэнд маш их баярлаа. Тийм. Маш их баярлаа. Тэгээд урмын үг одоо бичдэг хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд амар урамшаал бит хоёр бүр ингээд харчаад амар хөөрхөн санагдал нэг л ингээд явуулчаал. Ямар хөөрхий юм бэ гэж бүр ингээд тэгж ярилцдаг. Тэгээд өдий хүртэл дэмжиж исэн, тусалж исэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та суралцж байгаа эдл бит хоёр бас байнгын суралцж байгаа. Та бүхэн бит хоёрт суралцах урам зориг илүү хөгж байгаа. Тэгээд тэр нь болохоор зэрэг амар гоё. Ерөөсөө хизэж төсөөлж байгаагүй. Тэгээд би яг нэг он гарахаас өмнө хэлжсэн. Ерөөсөө төсөөлж байгаагүй зүйлийг тэ бодит болгосонд амар их баярлаа гэж хэлжсэн. Тэгээд тэр нь ч гэсэн ерөөдөө амар үнэн. Хизэж би ингээл амар олон хүнд хүрээд тийж явна гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгэхэд маш олон хүмүүс ингээд сонсоод маш олон хүмүүс ингээд доор комент үлдээгээд тэгжин одоо жишээлбэл ярьж байгаа ярилцлага чинь амар удаан байна, удаашилтай байна гэдэг ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс нь вау айгуу ингээд үнэхээр зөв юм ярьж байна, үнэхээр таарч байна гэдэг ч юм уу. Энэ болгондныг ч гэсэн би үнэхээр их үнэлдэг. Шүүмжлэлийг ч гэсэн би ерөөдөө үнэхээр үнэлдэг.
Бид хоёр Тийм бид хоёр өнөхөдөр шүнж нээлттэй ханддаг. Хичээдэг. Хичээдэг. Тэгээд магтаалч гэсэн. Угаасаа магтаалт дургүй хүн гэж хаана хав. Гэтэ яг хөө зарим ингээл амар эвгүй комментууд ороод ирэхээр ингээд яалтчгүй амар хямрдсан билээ. Одоо энэ ингэж яриад ах юм, ингэж тэгж яриад ах юм гэдэг ч юм уу. Эсвэл ингээд нэг ордыг ингээд амар муулцсан хүмүүсийнхаар ингээд сэтгэл жоох амар хэцүү байдаг. Хэсэгтэй л ингээд яа хоёул ингээд хийх болох уу гэж ингээд бодох үеиг бүр ингээд хаяа ирдэг байсан. Хоёул ер нь болидоо чадахгүй мэнэ гэж бодож мадал. Тэг ямар ч юмдаа тэгээс хаад бэрчил гардаг юм бэ. Гардаг юм байна. Давдаг юм байна гэх гэдэг. Тий. Тэгээд ерөөдөө 1 жил болсон дээр хурдан байна. Тэгээд дараа жил ч гэсэн ингээд яп толк хийгээд байшихын төлөө тэгээд аль болох олон хүнд хүрээ гэж юм бол бодож байна. Тий. Гэтэ яг нэг бит хоёр банк хийн гэж амлаж чадахгүй гэсэн чадхаараа хийсээр л ах болно. Тий. Тэгээд бас ташрамд нэг юм хэлэхэд би бол одоо эрдэмдээ маш талархаж байна. Надтай подкаст хийж байгаа. Тийм. Яг оноос өмнө би яг 2023 онд хоёлаа подкаст хийх үү. Хия гэж ингэ шавцаараа тийг эхэлчихсэн байхгүй. Тэгээд одоо хүртэл тэгээ хамт эхэлж байгаа. Баярлаа гэж одоо хамтрагчтай талархах нэг зүг баха гэж би бодчих. Йоо. Амар уянгалцсан. Юу ээ. За баярлаа. Би ч гэсэн холондоо амар их талархдаг. Тэрсээ хийхийг хүсдэг зүйлийг маань хий гэж хэлээд тэгээд хамт үдийг хүртэл нэг жил хийсэн ерөөдөө маш их талархдаг, баярлдаг. Тийм тэгээд бид хоёрын ерөөдөө гар амар их нийлдэг гэж би боддог. Амар их гар нийлж ам нийлдэг. Гарч нийлдэг, ам нийлдэг. Тийм ч болохоор ажлыг амар сайн хийдэг байх гэж би бас их боддیں۔ Тэгээд тийм ч болохоор ирээдүйд бид хоёр нэлээх зүйл хийх байх. Тэгээд тэр болгоны өмнө бид нарыг дэмжих амар олон хүмүүстэй болсон бас амар их талархууштай баярлууштай тий ингээд амар гоё гэх юм уу яг үгээр илэрхийлэнгүй гэх юм уу тийм мэдрэмж тийм болохоор үнэхээр их та бүхэндээ маш их баярлаа. Тэгээ дээрэс нь подкаст эхлүүлэхээс өдийг хүртэл дэмжиж байгаа ойр татны хүмүүстээ баярлаа. Ялангуяа Эрдмэгийн ээжт нь маш их баярлаа гэж хэлмээр байна. Битэрт юу нэл амар дэмждэг битэрийг. Манай гэрийнхэн бас ингээд дэмждэг. Тэгээ манай найзууд бас дэмждэг. Манай клубийнхэн бас ингээд хөөрхөн дэмжиж сонсдог. Татны найзууд ч гэсэн маш их дэмждэг. Гэл стори дээр оруулаад тэгэл ингээд хүү ингэсэн байна. Нэг сонсоод үз гэл. Тэгээ одоо та миний мандал хийж явах юм бэ мархаа гэж асууж асуугаал тэгж асуудаг. Тэгээд угаасаа хүмүүс гэдэг чинь хэр хөрх юм аа. Тэгж. Тэмээд. За тэгээд энэ тусалж дэмждэг хүмүүстэй бас маш их талархаж байна. Тэгээд бас манай одоо интро болон автрод явж байгаа. Энэ аяыг маань зохиож өгсөн. Тэлмиг нээдтээс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ аяа бас тусдаа YouTube дээр оруулах гэж байгаа. Тэгээд дээрэс нь албан ёсоор нөгөө нэг хөгжмийн платформнуудад цацагдах байгаа. Spotify, Apple Music цацагдах байгаа. Тэгээд та бүхэн хэрэг ингээд сонсох дуртай бол сонсоорой гэж хэлье. За ингээд нэг цаг болчлоо. Энэ хүргээд өнөөдрийнхөө question болон answer гэсэн тусгай дугаараа энэ хүргээд дуусгая. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү. Тэгээд дараа жил ч гэсэн ингээд тусгай дугаар хийгээд байж ахын төлөө. Yes. Гэт энэ эпизодаа тусгай та. За та бүхэндээ маш баярлалаа. Ажрал хүсье. Ажрал сайн бүхнийг хүсье. За. Тэгээ нэг жилийн байгаараа happy birthday. Өнөө хэлэг борчон маань нэг нас хүрлээ happy birthday. Тэгээд зүгээр л нэг амар жоох хүүхдээ харж байгаа юм шиг л амар хөрх гоё мэдрэмж төрж байна. Тэгэд энэ жоох хүүхдийг маань 2500 хүн ингээд хараад тэгээд ингээд хамт тэгээ харилцаж байгаа бас амар хөрхөн санагдаж байна. Тэгээд маш их баярлаа. Маш их баярлаа. Баярлалаа.